Энэхүү уулан дээр ч амар зугаалж аялж болно. Гэхдээ хоёрхан дүрмтэй. Нэгт жижигхэн чулуун суврагнуудыг хэрхэвч оролдож болохгүй. Хоёрт юу ч тохиолдсон улаан цус урсгаж болохгүй. За юу ацхан бамбарнууд минь. Таараа наадмаар огт бичлэг оруулаагүй хөдөө явсандаа гимшээд бичлэгүүдэд газ оруулна гэж хэлсэн. Үнэн багаз. Энэ удаад бидний хайртай Амбионгийн найруулагчийн продюсераар ажилласан 2006 оны алдарт For Horror Tales-ийнхаа сүүлийн бүрэн хэмжээний анги болох Dark Forest киногаа оруулахар шийдлээ. Солонгосын аимшигын киноны түүхэн томоохон байр суурь эзэлдэг For Horror Tales ингээ дуусаж байна гэхээр бас жаахан харамсалтай л байна шүү те. За яг араас нь Солонгос, Хятад, Таиланд гээд маш олон гой кинонууд бэлдээ тавьчихсан байгаа тул хэдүүлээ юу ч гэсэн цувралаа газ дуусгажээ. Тэгээд олон юм яриад For Horror Tales-ийнхаа сүүлийн бүрэн хэмжээний кино болох Dark Forest руугаа орцгоё. Нэфемээр өнгөрсөн 3 сар зохиолч юу ил хааныг алсан хэрэгээр баригдсан 3 этгээд өчигдөр шөнө үндэсний сэтгцэн эрүүл мэндийн төв рүү шилжүүлэгдэж хэмээн мэдээ сонсогдно. Манай киноны гол дүр жанаа өөрийн эгчтэйгээ машинд явах ба нэгчин гинтэл өдөөс нь уучлаарай миний дүү. Би уг нь энэ муухай хараалыг чамд дамжуулж өгөхгүй гэж ээжэд амласан юм. Гэхдээ чамааг аврах өөр арга үнэхээр алга. Миний дүү удахгүй ойлгоно хэмээн хэлснээ шууд л өөрийнхөө аюулгүй бүсийг тайлан санаатаагаар осол гаргаж буугаар кино маань эхэлнэ. Нэгчин өнгөрсөн энэ л муухай өдрийг ахин длэнс ирэхэд манай Жана өөрийн найз залуу Үжин болон найзуудтайгаа ууланд алхахаар явж байдаг. Энэ бол хүүхэмсэг Донжуан Жүнхи. Хооштой хэдүүлээ Донжуан л гэдэг удаа авчээ. Харин энэ Эмо нөхөр бол манай өөрийн найз залуу Үжиний дүү болох Синхүн. Цааштай хэдүүлээ Эмо л гэдэг удаа авчээ. Харин энэ камер бариад яваа сахилгагүй нөхөр бол Далжгар Сэйн. Цааштай хэдүүлээ Далжгар л гэдэг удаа авчээ. Нинхүү манай хэд нэлээд хөвгөлтэй явж байгаа дуул руу гарах замд нэгэн хаалттай тулхан тэр. Өнөө Донжуан нөхөр ч өөр нэг зам байдаг штэ гэснээр найз залуу Үжин нь заа гэдэл тэр замаар явахаар болдог. Тэр замаар нь очтол бас л хаалттай байх ба тэнд нэг нэлээд удаа хаягдчихсан гэмээр машинч мөн зогсож байдаг. Өнөө Донжуан очоод хаалтны түгжээг нь таттал шууд лонгоохон тэр. Өнөө Далчгарч мэдээж камера асаагаад шууд тэр машины цонхоор бичих гэхэд Донжуан гэрн цаг алдаад явах вэ явъя гэдэл манайхэд ачаад дэшээ аваад уул руу явахаар болдог. Найз залуугийнх нь Эмо дүү нэлээд л дургу ирсэн харагдах ба ах нь юмыг яаж мэдхүү маа гэд луужин өгөөд багажаа хаахта нэг шил арх болон түрүүхэн тамхи асаасан шүдэнзээ машиндаа үлдээдэг. Манай Жана дөнгөж л хашаагаар нэвтрээд явахдаа нэг л сонин зүйл мэдрээд л эхэлдэг. Налхалт ч дөнгөж эхлээд явж байхад жижигхэн хідэн чулуун сувраг байсан. Дөнөө Далчгар Донжуан хоёр чинь далчгнаад шууд бооцоотой чулуу шидэ. Онсондоо 10,000 вон шүү. За энтер гэдэл яг шийдэх гэж байхад манай Жона зогсоогоод суврагнууд дээр очин нэг залбираад хин нэгний хүслээ шивнээд үлдээсэн сувраг байж магадгүй штэ. Битгий юм шидээл гэдэг. Нөгөө хоёр Далчгар нь ч зөө гэснээр манай Жоног явсны араас мэдээж л чулуу шидээд нэг суврагыг нь жаах нураачихдаг. Нэг газар суугаад хальт амарч байхад нөгөө Далчгарч Донжуанаас энэ Жона яагаад ингэ юмнаас болгоомжлоод байдин гэхэд Донжуан нөхөр нь наа Жона чи эгчтэйгээ машины осолд ороод эгчин өнгөрснөөс хойш гэмтлийн дараах стрессийн эмгэг буюу PTSD гэх сэтгцийн өвчтөй болчихсон юм аа. Бүр тэр шокносоо болоод хий юм хардаг болчихсон. Гэхдээ тэрийг өөрөө зүгнэл гээл байдаг энтергээл газ хов базаад амжхан тэр. Манай хэд ч хэсэг амарч яваа цааш алхаж эхлэхэд өнөө Далчгарч хамгийн ихэнд ядраад эхлэх ба цаашаа нэг гიშгэхдээ далийг гიშгээд хөлөө гэмтээчихэн тэр. Далчгар нөхөр хэсэгтээ цаашаа алхах боломжгүй болж утасны сүлжээж байхгүйсэн тул найз залуу Үжин нь өнөөдөртөө эндээ онцгой гээд майхан саваа барьж эхэлнэ. Манай хүнч найз залуугийнхаа дүү болох Эмо дээр очиад төрсөн өдрийн мэнд гээд аяны утга өгөхөд өнөөхөр ичингүүрэн баярлаа гингүүдээ та ер нь манай ах юунд болтын шал амиа удсан хүншт гэдэл. Ер нь энэ дүү нь ахтаа жоохон дургуул юм шиг байгаа. Манай хэд ч тойрч суугаад ганц юм тойруулангаа энэ уулын түрүү жил маш том түүмэр гарсан гэсэн. Бүр 3 хоног тасралтгүй шатсан гэсэн. Тэгсэн мөртлөө жилийн дараа ийм сайхан ногоорчдаг сонирн байгааз гэдэл ярилцаж байхад өнөө Донжуан ганцаараа усанд явах ба нараас нь нэг зүйл дагаж харагдана. Нүунийг нь харсан Донжуан ч хит утгаа бариад их хэл сүртэй цаашаа явж байгаад юмд халтраад шууд толгоогоороо чулуу зохиод унцчихдаг. Яг энийг нь манай Жона шууд л нөгөө чадвараараа хараад нөгөө үедээ тэр аюулд орчихлоо гэдэл хэлэх ба энэ үед Донжуан толгооноос нь цус урсчихсан босоод ирэх ба
Найз залуу нь энэ чадварт нь итгэхгүй байсанд манай хүн найз залуудаа чи одоо хүртэл надад итгэдэггүй мүү те гэж ууралж байгаа Донжоныг хайхаар цааш явдаг. Цааш явтал Донжоны барьж явж байсан усны савыг нь олох ба тэрэнд нь манай хүн хальт хүртэл юу болсон тухай шууд л харснаа хэдүүлээ оройтчихсан байна гэж хэлхэн тэр. Яг энэ үеэр өнөө далчгар нөхөр майхандаа ганцаараа байж байхад гиснес нэрээ энэ удаагийн бичлэгээр энэ For Horror Tales гэх цуврал дуусж байгаа юм чинь 60k саб үрснийхээ спешиал болгоо та хэд хаваас нэлээ асуусан өнөө алдар Deathbell буюу Үхлийн хонх нэртэй киноны 2 ангийн яруул яаж байна. Хэрвээ үзег гэвэл манайхан сурснаар энэ бичлэгийн доор шууд комментээр бичээрэй за. За буцаад кинонд орцгоё. Манай хоёр ч яран отоглож байсан газартаа буцсан ирэхэд эмод ун яасан бэ гэдэл байж байх ба далчгарын майханд ортол камер нь бичээстэй үлдсэн байдаг. Манай хийж гайхан бичлэгийг нь үзэн нэг л зүйл биш байгааг одоо л нэг ойлгож эхэлдэг. Ингэснээр манай Жана найз залуутайгаа алга болсон хоёроо хайж эмод уугаа доош буугаа цагтаа дууд гэхэд дүүн би ганцаараа яаж явах юм бэ хамт явъя гэснээр манай гурав цаашаага хамт явахаар болдог. Нийнхүү манай үлдсэн гурав шүн болтол ой модоор нөгөө хоёроо хайж явхад гинтэл нөгөө далчгарын орилох дуу сонсогдсноор шууд л тэр зүг рүү яаран явдаг. Энэ үеэр далчгарыг хөөгд байгаа хүн нь нөгөө найз Донжван байх ба яг л ямарваа нэг юмд эзэмдүүлсэн шинжтэй үнэн гажиг царайлж байснаа шууд л нөгөө хутгаа гаргаад ирдэг. Яа энэ хэсгийг одоо яаж ч ярих юм байгаа юу ч гэсэн жоох хүүхдүүд байвал нүдээ бас чихээ дараарай за. Ямарваа нэг юм товстуулсан юм шиг байгаа нөгөө Донжван ч далчгар найзынхаа амийг дарж байгаад л нөгөө том хутгаараа хоёр хөлийнх нь гол руу маш олон удаа хутгалж байгаад л найзыгаа алччихдаг. Ааха чи яг зөв сонссон. Бүгдээр энэ киноны дараа нүдээ ариу усаар угаан шүү за. За цаашаага өргөжлүүлцгээе. Манай үлдсэн гуравч яран явж байхад найз залуугийнхан дүү бүр ядран хідүүлээ уулнаас бууж болохгүй юу гэхэд найз залуун дүүрүүгээ чи ер нь хизээ том болох юм бэ? Би наад бүхсий чинь дандаа арчиж өгнө гэж санаа юу гэдэл дүүгээ загнахад дүүн би ер нь хизээ танаас тусамж гуйж байсан юм. Та ер нь хүний ах шиг байж чаддаг үлээ айн гэдэл уралж байгаа цаашаа ганцаараа яваад өгдөг. Уурандаа ганцаараа цаашаа явсан дүүд нь гинтэл нэг сонин юм жингнэх дуу сонсогдох ба ахаа гэдэл орлон явхдаа санаандгүй гарч идэнгээ унгаагаад авах гэж модны завсраар гараа хийхдээ санаандгүй гараа гацаагаад гэмтээчгдэг. Гараас нь цус урсан газар унахтаа зэрэгцэн дээрээс нь цус туслах ба гинтэл араас нь нэг зүйл ирэхэд түрүүхэн манай Жоногийн өгсөн хутгийг дэлхэн хойш сарваснаар кадр солигддог. Удаачгүй манай хүн найз залуутайгаа ирэхэд өнөө эмод ун алга болсон байх ба нөгөө унгаадаг гарч идэн л үлдсэн байх нь тэр. Манай хүний чадварт огт итгэдэггүй найз залуу нь бүр аргаа орсондоо манай Жоногоос наад чадвар чинь үнэн бол яг одоо л надад тусвал. Одоо л хараад өгөөч төхөө гэж гуйж эхэлдэг. Манай хүн ч гарч идэнд нь өрхөд юу ч харагдахгүй байсанд найз залуу нь дахиад үзээч төхөө би юу ч байсан итгэнэ гэдэл нэлээд аргаа орсон шинжтэй л хэлдэг. Манай хүн ч дахиад нэлээд төвлөрч байгаад үзтэл эмод ун амьд байгааг олж хардаг. Нүүнд нь баярлсан манай хоёр цааш нэлээд явж байгаад ядраад хэсэг сууж байтал гинтэл түрүүн нөгөө бөөн хутглуулаад өнгөрсөн далчгар найз нь цусандаа утгалчихсан байдалтай гарч ирээд яг дайрах гэхэд араас нь буу барьсан нэгэн танихгүй ах хуу гарч ирээд далчгар найзыг нь шууд гидсэнд нь буудаад унгаачихдаг. Манай хүний найз залууч нөгөө танихгүй ах руу та чинь хүн алчглаа штэ гэхэд нөгөө ах нь үгүй харин ч аварч байна гэд хэлэхдээ зэрэгцэн дөнгөж сая буудуулсан далчгар найз нь босоод ирдэг. Өнөө ах хууч шууд очоод цохиж унгаагаад барьж байсан сүхөөрөө шууд л духан дундуур нь зоогоод дуусгадаг. Танихгүй ахын байрлаж буй байранд ирэн манай хоёрч манай найзуудыг та алсан уу гэд лууртаа асуухад өнөө ах хуу та хоёрын амийг аварч явахад хариуч нь энэ үү те та хоёр өөрсдөө сая хараа байстай найзууд чинь одоо амьд хүн биш энэ дэлхий дээр сонин зүйл их л болно шүү дээ л гэдэг. Тэгснээ азар та хоёр газар цус тусаагаагүй юм бистэй хэмээн хэлэхэд энэ ахад өмнө тохиолдсон зүйлсийг хэдүүлээ олж мэднэ. Энэ ах уу эхнэр хоёр охины хамт яг л манай ээжийг алхалт хийхээр жилийн өмнө энэ ууланд ирээд яг л нөгөө жижиг чулуун суврагнуудын урд сууж байгаад босохдоо санаандгүй нэгийг нь хөндөөд нураачихсан байдаг. Цааш явж байхад нэг охин нь санаандгүй модонд гараа зүсээ цусаа газар тусааснаар энэ зүйл эхлэж нэг л мэдгэд эхнэр хоёр охин нь яг л зомби мэт болоод энэ ах руу дайрч эхэлсэн гэнэ. Ах хууч өөр аргагүй болсон тул эхнэр хоёр охиноо өөрийн гараар сүхтэж алаад шатааж устгахдаа манай хэдин яриад байсан өнөө ойн төмрийг тавьсан гэнэ. Тэгснээ итгэнүү байна уу надад хамаагүй юу ч гэсэн хин нэгэнд чинь ийм зүйлс тохиолдвол эргэлзэлгүй шууд алаарай. Хурдхан л энэ уулнаас буу. Гэхдээ өөртөөсөө цус урсгаж болохгүй шүү. Хэрвээ найзууд чинь таруул толгойг нь таст эсвэл шатаагаараа хэмээн захидаг. Нэрэл бодсон чинь хамгийн ихэнд нөгөө Донжван хөл алдаа толгоогоороо чулуун дээр унахтаа цус гаргасан.
Дараа нь далчгар найз нь хутгалуулж байхдаа бөөн цус гаргасан. Манай хүний найз залуугийн эмо дуун ч гэсэн гарч идэнгээ унгаагаад авах гэж байхдаа модонд гараа ураад цус гаргасан гэд энэ ахуйгийн хэлж байгаа үнний ортой юм шиг байна да тий. Энэ үед нь манай хүний найз залуу шууд л тэр ахын бууган шуурч аваад муу галзуу алуурчин гэд бууныхаа бөксөөр зогхоход ахуйгийн аман гэмтэж цусаа нүлмэд гаргах ба газар тунсан цус нь шууд шингэж байгаа мэт л алга болчихдог. Ахуй сандран орилж манай хоёрч харсан зүйлдээ итгэхгүй гайхан байхад гинтэл лаунтарч унаах алга болчихдог. Манай Жонооч далчгар найзынхаа камерыг доороос аваад манай хоёр шууд уулнаас бууж цагдаа дуудахаар цааш явдаг. Нууцсандаа сүлжээ орохыг шалган явж байтал ашгүй нөгөө эмо дууг нь амьд байхад нь олж чаддаг. Эмо дуу нь эхэндээ гар маш их өвдөж байсан ч одоо дайжгүй болчихлоо. Намаа гараа гэмтээгээд байж байхад танаа далчгар найз ирээд би айгаад явчихсан юм аа гэж хэлэхдээ зэрэгцэн гинтэл чихэн шуугаад чихээд араад л орлоод эхэлдэг. Манай хоёрч дүүгээ аваад газ гүтэл араас нэг л зүйл дагаад л байх ба ашгүй нэг уулнаас буугаад машин дээр очтол өнөө гайтай машин настдаггүй дээ. Нууцны сүлжээн чалхаагүй таг байсанд найз залуу нь гайхаад машиныхаа капотыг сөхтөл хамаг эмийг нь тасчихсан байдаг. Энэ үеэр манай Жоноод найз залуу нь их л эвгүй харагддаг. Манай гуравч яхаа мэдэхгүй машин дотроо байж байхад дүүн наха би тэдний нэг болчихвол та намайг алах уу? Та намайг алахгүй бол би их чиг гэмтээч гин штэ. Би таныг огт буруутгахгүй. Хэрвээ би хувирвал эргэлзэлгүй намайг дуусгаарай. Та энийг хардаа хідүүлээ хэдийнэ төөрчихсөн гэдэл их л өрөвдөлтөө хэлснэ. Өөрт нь өгсөн луужинг ахта буцаагаад өгөхөд луужин нь ямар зүг чиг цаалгүй эргэлдээд л байхан тэр. Манай хүний найз залууч нөгөө танихгүй байхаас булааж авсан бууга бэлдээд найз охин дүү хоёроо үлдээгээд тусламж олохоор ганцаараа явхаар болдог. Манай хүний гараас нь нэг атгаад л ой модонд битгий ороорой хаалга түгжээд байж бай гэж хэлээд л яваад өгдөг. Найз залуу дөнгөж явсны дараа эмод ун халууцаа цонхоо онгоолгоод гараа гаргахтал цус нь газар туслах ба мэдээж шууд л газар чингэж байгаа мэт л алга болчихдог. Нудаачгүй найз залуугийнхан дүүгийн биеийн муудаж эхлэх үед энэ үеэр манай хүний найз залууч цааш явахдаа нөгөө түрүүхэн таарсан ах хуу хувирчсан байдалтай байхад нь тааран яг л алуулахын даван дээр ашгүй өөрийнх нь сүхээр завчин хайснаар амьд үлдэж чаддаг. Шууд буцан найз бүсгүүдээрээ ирэхэд манай Жоноо байхгүй байх ба төрсөн дүүн хэдийнэ хувирчсан ах руугаа дайрахад яаж зориглоо дүүгээ будаж чадахгүй гэд бууж өгöd байж байхад ашгүй манай Жоноо гарч ирснээр дүүг нь салгаж өгдөг. Дүүнч буцаад сэрэх үед манай Жоноо зориглож очиод хүрзээр толгойг нь тастан найз залуугийнхаа дүүг бүрмөсөн дуусгадаг. Ашгүй ингээд бүх зүйл дууслаа хэмээн манай хоёр тэрвэрлдэж байтал найзуудаас нь ганцхан үлдсэн өнөө донжван ч гараад ирэх ба найз залуу нь уул руу дөнгөж орохдоо машиндаа үлдээсэн шил арх болон шүтэнзээ санан манай Жоног машиныхаа багажинд хийгээд нөөрөө арх болон шүтэнзээ аваад машиндаа ороод нуугддаг. Өнөө хэдийнэ хувирсан донжван найз нь цонхоор нь орох гэж саргунаж байхад санаандгүй багажаа нээчихэн тэр. Хувирсан донжван найз нь ч багаж руу очин яг манай Жоноо руу дайрах үед найз залуу дээрээс нь гарч ирэн өнөө архиа шүтэнзээр асаагаад найз руугаа шидснээр ашгүй хамгийн сүүлийн үлдсэн ганц хувирсан найз нь өнгөрснөөр манай хоёр одоо л нэг жинхнээсээ айх аюулгүй болох нь тэр. Ингээд жинхнээсээ бүх зүйл дуусаж энэ муухай хараалч дууслаа хэмээн найз залуугаа үнстэл гинтэл өөрөө найз залуугаа буудаж байгаа зүгнэл харагддаг. Үүнийгээ найз залуудаа хэлэлгүй юм ярин сууж байхдаа манай хүн таныг хэрвээ хувирвал би л таныг алж чадахгүй гэдэл өөрийгөө золиослон төрүүлж хувирхаа шийдэн найз залуугаа харахаас нь өмнө гараа шууд зүсгэд цус нь газар боосноо яг л өмнөх үйл явдлууд шиг уусаж байгаа мэт л алга болчихдог. Тэгснээ манай Жоноо хоёр гараа хатгахдал өөрийгөө шатаж буугаар
зөгнөл дахин харах ба энэ үед өмнөгшгөл хаанаас ч юм их л хүчтэй салхилж эхэлдэг. Найз залуу ч үүнийг нь харан манай хүн рүү ойртох гэтэл манай хүн үгүй цаашаа бай. Би яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ хараал дуусаагүй юм байна. Би таныг өхөж буугаар зөгнөл харсан. Алж байгаа хүн нь би өөрөө байсан. Гэхдээ та тэдэн шиг хувирвал би лав таныг алж чадахгүй гэснээр шууд түрүүн бэлдсэн байсан шаланкаараа бензин сорон өөр дээрээ асгаж эхэлдэг. Найз залуу чи юу хийгээд байгаа юм бэ гэд ойртох гэтэл манай хүн бууга өөдөөс нь шагаагаад цаашаа бай. Энэ л таныг аврах ганц боломж. Би одоо л яагаад миний игч тэгэж өгснэг ойлголоо. Манай игч миний өхлийг өөрөө зөгнөн харсан тул болиулахаар шууд л өөрийгөө золиослож харин энэ хараал нь над руу шилжсэн юм байна. Харин энэ бүхнийг би одоо л ойлгож байна. Энэ мөчөөс хойш та хүсээгүй маш их зүйлсээ харах болно. Миний сүүлийн хүсэл бол би тийм муухай зүйлс болон хувирвал та өөрийн гараа намайг шууд л алаад өгөөрэй гэж хэлэхдээ зэрэгцэн яг л өмнөх хүмүүс шиг шууд л чихэн шуугаж байснаа хувирч эхэлдэг. Найз залуун ч хөрхий гартаа барьж байгаа шүтэнзээ автал шүтэнсний хайрцаган дээр нь тамхинасаа гарах болоогүй юм аа гэсэн манай Жоногийн битсэн бичиг байх ба найз залуу нь өөр ямар ч аргагүй тул нүдэндээ нулимстай шүтэнзээ асааж идснээр манай Жоно өнгөрхөн дээр. Ууланд гарах аялалдаа бөөн л адал явдалтай таарч эцэст нь ганцаараа үлдсэн үүжийн эргэж хараад явахдаа нөгөө ууланд таараад сүүлд нь алаад дуусгадаг ахын үзүүлсэн зургийг газраас олоод үзэх ба гинтэл манай Жоно шиг зургийн тухай өнгөрсөн мэдээллийг хардаг. Манай Жоно өнгөрч хараал нь буюу энэ чадвар нь найз залууд нь шилжсэн байдаг. Яг үнэндээ тэр ах эхнэр 2 охинтойгоо биш эхнэр 3 охинтойгоо аялаж байсан ба нэг охин нь аавыгаа нөгөө хэдийгээ алж байгааг харан айсандаа шууд уулнаас буугаад өөрсдийн машин руугаа ороод нуугдсан ч удалгүй хувраад машинаасаа гарч чадалгүй үлдсэн байдаг. Нөгөө манай хэдийг дөнгөж ирэхэд бүр тоосондоо дарагдаад хаягдсан байсан машин нь л байсан байдаг. Манай үжийнч гайхан зогсож байхад тэр үлдсэн ганц охин нь машинаасаа гарч ирэн үжийн рүү дайрснаар хамгийн сүүлд үлдсэн ганц хүн нь ийхүү өнгөрдөг. Кадр солигдоход бүр киноны эхэнд эфемер мэдэгдсэн мэдээний нөгөө 3 алуурч нөхөр нэмлэгийнхаа хамаг хүмүүсийг алаад оргосон ба нуугдах газар хай явсаар яг нөгөө ууланд ирснээр кино маань дуусдаг. Яа нэрэл уул хатанд амарч зугаалж явахдаа бас л хүндэтгэлтэй хандахгүй бол эвгүй шүү те. Манай бамбарнууд ч гэсэн одоо 100 цаг юм чин амарч зугаалахдаа анхааралтай байх хэрэгтэй шүү. За. Тэгээд энэ хүртэл сонссон бүх бамбарнуудаа баярлалаа. Дараагийн кино удахгүй тул манайха юу ихэ мэдж байгаа штэ те. Сабаа дараад сүсгэлээ байж байгаарай.